guys, welcome back. Сая нэрээ миний төсөөдөр болсон. Тэгээ ерөөсө бэлгэнүүдээ харуулаагүй юм байна. Тэгээ бэлгэнүүдээ харуулъя. Би тэгж бол амар тэмдэглээгүй. Зөвхөн нөхөртэй хамт болцоонд яваа. Тэгээд гэртээ нэг жоохон юм хийсэн. Тэгээд манай хатам ээж ирээд энэ манай хүүхдүүдийг харж мараад. Тэгээд надаа маа нөхөр минь надад баахан бэлэг авч өгсөн. Тэгээ манай хатам ээж надад бэлэг өгсөн. Тэгээд манай дүү манай баг дүү хамгийн бага нь. Тэгээ хамгийн ихэнд дүүгийнхаа бэлгнээс эхлэе. Тэгээд манай дүү минь надад ийм DJI мини мик өгсөн. Тадаа. Би угаасаа ийм юмтай болох амар хүсчихсэн аахгүй юу. Тэгээд би дүүгээсээ тоглоод энийг миний төсөөдрөөр аваад өгөөч гээд тэгсэн чинь манай дүү надад аваад өгсөн. Аюу хөөрхөн. Тэгээд энэ бол угаасаа надад хэрэгтэй. Одоо ингээд бичлэг хийхэд. Тэгээд энэ ингээд дадлцсан байна. Энэ аим хөөрх юм бэлээ. Жижигхан болохоор бүр гоё. Иш тийшээ авч явахад. Тэгээд аим хөөрх юм нь бол ингээд ийм жижигхан заяа мини. Тэгээд ой. Гэл их том биш болохоор тэр амар гоё таалагдаад. Тэгээ энэ дотроо хоёр ширхээд байхгүй юу. Тэгэхээр одоо би нөхөртөөгөө юу бичлэг хийгвэл энэ микээ хэрэглэнэ. Манай нөхөр яриан сонсогдсон маань нөхөрч амар аяахан ярьдаг болохоор тэгээд энэ яг амар хэрэгтэйсэн. Дүүдээ баярлаа. За. Таачихын манай хатам ээжийн өгсөн бэлгэн бүр аим хөөрхөн заяа. Юу надад зүгээр мөнгөний өгөөд би энэ цүнх сонгосон хийсэн ш нэг өөр бичлэгэн дээр би тэгээд цүнхэнд бол дурлаад идэггүй те. Гэхдээ би коучийн цүнхэнд бүр амар дурлаад би нэг цүнх авахулсан. Тэгээд одоо дахиад нэгийг би амар дурлаад энэ тадаа Энэ бол амар жижигэнч биш, тийм амар томч биш. Тэгээ би ийм цүнх амар дуртай. Тэгээд авч явах надад амар эд. Ер нь миний ихэнх цүнхнүүд дандаа ингэ жижигэн цүнхнүүд заяа. Тийм том цүнх би нэг авдггүй. Тэгээ энийг би TikTok-оос харсан байхгүй. TikTok-оос хараад тэгээ би энэ цүнхийг одохгүй авнаа. Тэгээ ийм гоё цүнхтэй болсон. Тэгээ хатам ээжтэй баярлалаа. Ийм гоё цүнх надад авч өгсөнд. Окей, одоо манай нөхрийн өгсөн. Энээс эхэлж энэ би road бит хоёр уг нь юу миний төсөөдрийн дараа бит хоёр уг нь шопинг хийсэн ахгүй юу. Тэгээд тэгсэн чинь бүр би дэлгүүр ороод надад юу ч олдоогүй, надад юу ч таалагдаагүй. Тэгээд тийм нэг хоёрхан л юм авсан. Энэ цамцыг Rare Beauty нэг юу авсан, липстик авсан. Тэгэл өөр юм аваагүй. Биднээс бараг 3-4 цаг ингээ халахцсан. Ингээд дэлгүүр хийсэн. Ингээд юу ч бол тараач 3-4 цаг биш. Сая хэтрүүлчлээ. Тэгээ юу ч олдохгүй. Тэгээ юм амар тийм ядаргаатайсан аим хүнтэй. Би ингээ дэлгүүр хийснэг дурггүй. Тэгээ маа нөхөр за чи юу н онлайн шопинг хийчгээд. Тэгээд би тимээ тэрэн дээр гээд тэгээд Road Beauty. Би энэ Road-ийн юмыг одоо тэгээд анхудаа авч үзэж байгаа. Ийм blush. Пакэжинг аим хөөрхөн санагдаад байдیں۔ Ийм blush тэгээд ийм өнгөтэйг авсан. Энэ Piggy нэ. Ийм дөө. Би нэг тэгээ хэрэглээд үзсэн. Тэгээд аим гоё юм байлаа. Надад таалагдсан. Тэгээд дараа ийм 3 липстиктэй нэг lip pen. Би анх харж хахад би нэг амар юу тийм ууртай ээж магадгүй гэж бодож исэн чинь үгүй юм байлаа. Энэ жижигхэн гэхдээ яг юм бүдүүн. Гэхдээ энэ хөөрх юм байлаа. Бас надад гоё таалагдсан. Мөнгө нь. Энэ ямар shade илээ? Энэ balance гинөө. Тэгэд энэ юм тагаа. Ийм ирцэн. Энэ хөөрх юм байлаа. Тэгэд энэ 3 липстик. Энэ нэг нь бол юу? Энэ transparent ахгүй энэ өнгөхгүй тиймийг. Тэгэд энэ ягааныг Ribbon and Espresso гэдэг энэ хоёрыг авсан. Тэгээд би яг хэлж үзсэн.
Тэгээд яг уу дайггүй юм бэлээ. Надад бол тэгж амар таалагдаагүй. Гэтэ дайггүй юм шиг үгүй юм шиг. Одоо миний тэр нэг хэрэглэж байгаа лип нөө солонгос брендийн липстик тэрийг бол гүйцэхгүй байлаа. Би юу ясаахгүй бас юм Rode нөгөө кейс идэв штэ, фон кейс тэр чинь бүр амар алдартай штэ. Би захиасаахгүй юу. Тэгсэн чи амар шин надаа ингээд хоёрыг явуулсан заяа. Ингээд энэ хоёрыг явуулсан. Би угаасаа энийг захиалсан. Тэгсэн чинь надад энийг явуулсан байсан бас хам. Тэгээ би гайхаад тэгэхээр тэднээс юу яасан л ах алдаа л хийсэн баг. Би бол хоёрыг юусоо захиалаагүй байхгүй юу. Одоо хоёр кейсээ юу их өвтэй. Гэхдээ яг уу тэгээ энийг хүн өгчт юм уу гэж боддоо. Ах хүн байна уу? Энд чинь ингээд хүмүүс амар энийг тэл рекламдал ингээд исэн штэ тий. Тэгсэн чинь надад яг үндэ таалагдаагүй. Нэгтгэх заяа, энэ заяа одоо бүдүүн эн чинь ингээд гүзээтэй юм шиг заяа. Тэгээд энэ юурээс юунд керманд багтахгүй заяа. Тийм керманд багтахгүй болохоор тэрний юурээс таалагдаагүй. Энд чинь яг уруулан будгаа хийх нь л гоё. Энэ л гоё. Гэтэ Rode хамгийн таалагдсан юм бол надад энэ хоёр л байсан. Энэ хоёр бүр үнэхээр гоё. Тэгээд юу энэ тэгээ дуусах юм бол би бол дахиад энэ хоёрыг авна. Тэгээд дараачих нь одоо маань нөх надаа энэ DJI Osmo Pocket 3 энийг авч өгсөн. Тэгээд би одоо тэрнгээр ингээ бичлэгээ хийж байна. Танаас анзаарсан бах бичлэгнүүдийн quality нь бүр илүү гоё аас өөр аас тий. Тэгэхээр энэ төсөөдөрөөс өмнө маань нөхрөө надад захиалж авч өгсөн аахгүй. Тэгээд би нөгөө битээ болзон тавихтаа би энэгээрээ влог хийсэн аахгүй. Тэгээ бүр аим гоё юм билээ амар ингээ жижигэн заа барихад ч амар ингээ тавихад ч амар тэгээд аим гоё. Энэ бол аим гоё билээсэн. Тэгээд энэ влог хийдэг хүмүүстийн камер бол гоё юм билээ амар юм билээ. Дараачихын. За энийг би бас өөрөө сонгосон. Тэгээд маань нөхөр авч өгсөн. Энэ бол ийм Michael Kors. Одоо энэ юун таалагдсан гэхээр би одоо миний гуй ягаад те. Миний гуй бүр амар нарийнхан заяо. Тэгээд ийм хүү готл мотл өмсөхөөр яг үндэ амар тэнэг харагддаг. Ингээд аавынхаа готлыг өмссөн юм шиг. Тэгэд энэ бол тийм биш. Энэ тэгэж харагдуулахгүй. Тэгээд энэгээр ингээд юу ячдаг аахгүй. Тохируулчих болдог. Тэгээд тэр нь таалагдаад тэгээд энийг авсан. Одоо хавар намбар өмснө гэж бодоод авсан. Надаа ийм нэг өөр готлаа гэхдээ тэр минь цоорц аахгүй. Тэгээд би нэг авсан. Би авсан гэж маа нөхөр авч өгсөн. За одоо энэ сүүлийн бэлэг. Тэгээд энэ бол ийм Miu Miu-гийн ийм нүдний шил маа нөхөр авч өгсөн. Ийм зогч байна. Надад нэг өөр нүдний шилээдэг аахгүй ийм жижигхэн. Тэгээ би тэрийг бол байнга ингээд зүүдэг. Бараг бүх зурган дээр, бүх бичлэгэн дээр тэрийг зүүдэг аахгүй юу. Тэгээ маа нөхөр чи одоо өөр нүдний шил байдаг юм уу? Дандаа л наатахаа зүүх ингээ. Тэгээ надад энийг оронд нь авч өгсөн. Тэр нөгөө жижигхэн болохоор ингээд миний нүур бас жижигхэн болохоор миний нүрэнд гоё харагдах аахгүй юу? Гоё цогцтой. Би тэгтээ энийг бас нөгөө харааны шилээд штэ тий. Тэрийг авд юм уу гэж бодож байгаа. Ийм хөө. Окей. За ингээл болчлоо. Би төсөөдрөө тэмдэглэг үзсэн, баахан гоё бэлэг авсан. Тэгээд баярлаа. За ингээд тусгацгаая. Энэ бичлэг таалагдсан бол лайк дараа. Тэгээд намаа subscribe хийгээрэй. Тэгээд үзсэн маш их баярлаа. Тэгээд даачийн бичлэгэн дээр уулзъя.